Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бид өнөөдөр бас нэгэн сонирхолтой сэдвээр ярилцахаар зочин студид ураад байна. Манай өнөөдрийн зочин бол Маргаахын шинжилгээ ухааны доктор, хүний хэмж Амар Санаа. Сайн байна уу? За танд өнөөдрийн мэнд хүргье. За, эфиртээ урьж оролцуулсанд баярлалаа. За тэгэхээр хоёул өнөөдөр генетикийн онцлог гэсэн сэдвээр ярилцъя. Хамгийн энгийн суур асуултаас эхлэе. Генетик гэдгийг юу гэж тодорхойлдог юм? Генетик гэдэг бол яг удамшлын мэдээлэл одоо эцэг эхээс үр хүүхэд рүү дамжаад тэр нь одоо үндсэндээ амьдралынх нь хэв маяг за тэр хүний биеийн онцлог, эрүүл мэндийн онцлог гэдэг бүх юмд нөлөөлөд байгаа тэр удамшлын мэдээллийг л генетик гэж нэлээд байгаа юм л да. За тэр орчин амьдарч байгаа орчиндөө тохируулаад ч юм уу эсвэл бол одоо амьдралдаа туулж үтсэн зүйлдээ тохируулаад хүний бие нь ингээд өөрчлөгдөөд дасан зохицоод байгаа үйл ажиллагаа нь голдуу эпигенетик гэж нэрлэдэг юм. Гэхдээ эпигенетикийн зарим ухагтхуунууд бол бас эцэг эхээс дамждаг. А зарим нь бол эцэг эхээс тодорхой хэмжээгээр дамжихгүй зөвхөн тэр амьдарч байгаа орчноосоо болоод эпигенетикийн зарим зохицуултууд нь ингээд өөрчлөгдөд явж идэг. Ийм хоёр цогц шинжилгээ ухаан бол баг сүүлийн үед нийлээд баг л генетик гэдэг үгэнд ор яваад гэх шиг байна. Яг үндсэндээ бол генетик нь бол зөвхөн ДНХ-гээс ДНХ рүү дамжиж байгаа эцэг эхээс орж ирж байгаа нөгөө хоромсоом гэж яриад байдаг шүү дээ, тий. Ааваас ирсэн хоромсоом, ээжээс ирсэн хоромсоом гэж яриад байдаг. Эн чинь бол генетикийн ёстой жинхэнэ суур ойлголтууд нь баггүй. Яаж тусаад арилахгүй тэр хүний бүр төрөлхийн юм бол за одоо энэ хамгийн энгийн жишээ болохоор хүний царай зүс байж байна. Тий, царай. За тэр нөгөө шараншин байж байгаа. За тийм байна. Аливаа зүйлд үзүүлж байгаа хариу урвалууд байгаа юм. Үйлдэлүүд. Жишээлх юм бол стрессийг даван дуулах чадвар одоо хүн болго өөрштэй. Зарим хүн бол хинэггүй гэж ярьдаг тийм ээ. Эсвэл хээгүү ч гэдэг юм уу. Юу ч болж ирсэн нэг тоож байгаа ч мэддэхгүй нэг ингээ гүндүүгүү гэж бас яриад байдаг. Эдгээр улсууд ч бол үндсэндээ бол гадны стрессэнд их тийм төсвөртэй улсууд байхгүй. Тэр нь болохоор зэрэг одоо олдмолоосоо илүү нөгөө дамжиж генетикийн хүчин чадал нь илүү бас илүү чухал. Бас тэгтээ бас орчин тойрноос бас нөлөөлөгдөн шүү дээ тийм ээ. Магадгүй одоо ингээд тийм сайхан хөдөө тийм уужуу сайхан газар ингээд өсчихсэн хүн бол одоо энэ хотын завгүй стресстэй юмд одоо ямархуу дасан зохицох чадвар гарч ирэх юм байгаа тийм. А хэрвээ тэрнээс шалтгаалаад амьдарч байгаа нөхцлөөс шалтгаалаад тэр хүний байдал нь өөр байгаад байх юм бол энийг бол эпигенетик гэж нэрлэдэг байгаа. Жишээлх юм бол ингээд хоёр ингээ ихэр хүүхэд байлаа гэж бодъё тийм үү? За. Энэ хоёр ихэр хүүхдийг нэг нь бүр хөдөө бүр ингээ бүглүү газар ингээд өсгөөд за нөгөөх нь бүр хотын одоо их завгүй амьдралд ингээд өсгөөд за нэг 30 жилийн дараа тэр хоёрыг уулзуулъя. За тэр хоёр жоохон ялгаатай байна да. Тэгж таар. А тэр ялгаа бол генетикийн ялгаа биш байхгүй. Орчин нөхцөл. Тэр бол орчин нөхцөл тохируулж тэр хүний бие нь ингээ өөрчлөгдөж байгаа эпигенетикийн өөрчлөлтүүд гэдэг байхгүй. А гэтэл тэр хоёр хэдийгээр ингээд 30 жил тусдаа амьдэрсэн гэсэн ялгаагүй нэг төрөлхийн нэг зан чанар байж болно да. За тэр нь бол голдуу генетикийн хүчин зүйлүүд байдаг. А яагаад би заавал энэ ихэр хүүхдийг олж ингэж яриад байна гэдэг бол учиртай. Яагаад бол хоёр ихэр хүний генетикийн хувьд бол одоо ялангуяа нэг өндөгнөх гэж яриад байдаг шүү дээ тийм ээ. Нэг өндөгнөх гэж яриад байдаг боловч нэг ч өндөгнөх, нэг ч одоо эр билгийн хийсэх байхгүй. Нэг эр билгээс нэг өндөгнөөс одоо үүссэн хоёр ихэр хүүхэд байхгүй да. Тэгээ энэ хоёр бол генетикийн хувьд бол ямар ч ялгаагүй байдаг. Энэ хоёрыг хооронд нь ялгаатай болгож харагдуулж байгаа бүх хүчин зүйлүүд бол голдуу эпигенетикийн хүчин зүйлүүд байдаг. Яг л гений дараалал ингээд уншаад үзэхлээр чинь яг ижилхэн байдаг байхгүй. Тийм учраас эпигенетикийн шинжилгээ ухааны голдуу иймэрхүү ихэр хүүхдүүд дээр хийх нь их байдаг. Орчны нөлөөлнөөс болж тэр хүүхдүүд яг юу болоод байгаа юм? Яагаад өөрчлөгдөд байна гэдгийг ихэр хүүхдүүд дээр хийх нь хэлбэг байдаг байхгүй. Орос хүмүүсийг арх даах чадвар ихтэй. Тийм учраас бид нар одоо дагаж дуурайж уугаад байдаг болохгүй нэ гэдэг манайх ярьдаг шүү дээ. За тэрэн дээр бас нэг юм учир зүй байх шиг байна. Хүнд улсаа бүх хүмүүсийн генетик өөр байдаг юм уу? Одоо үндэстэн хоорондын генетикийн ялгаа гэсэн зүйл байна уу? Үндэстэн хоорондын ялгаа байгаа. За. Тэр бол зөвхөн маш том ялгаанууд байж байгаа. За. Хүний тархи руу орж ирж байгаа мэдээлэл энэ бол ингээд гаднаас орж ирж байгаа мэдээлэл хүний тархин дээр боловсруулалт явагдаж байгаа тийм үү? А энэ тархин дээр орж ирэх явцад хүний тархинд орж ирээд тэгээд боловсруулагдаад ингээд илэрхийлэл гарч ирэхэд бол одоо хоёр мэдрэлийн эсийн хооронд нейротрансмиттер гэдэг юмнууд бол байдаг жишээлбэл. За. Мэдрэл хоорондын дамжуулалт. За энэ дамжуулалт нь болохоор зэрэг улс үндэстэн болгоныг жоохон бага зэрэг тодорхой хэмжээний ялгаатай.
Тэр ялгаруулж байгаа бодисын хэмжээ, магадгүй тэр допамины хэмжээ ч гэдэг юм уу, серотонины хэмжээ ч гэдэг юм уу. За серотонины одоо суур хэмжээ гэж байна. Өдөөгдсөн үед их хэмжээгээр ялгарч ийн үү гэдэгтэй холбоотой ийм бас ялгаанууд байна тийм үү. Тэгэхээр зэрэг үндэстэн болгон дээр ялгаа байгаа. Дараа нь үндэстэн дотроо бас ялгаа байж байгаа тийм үү. Жишээл ингээд монголчууд ингээд одоо 21 аймагт ингээд байлаа гэж бодоход зарим аймгийнх нь одоо арай нэг өөрчлөлт юм уу тийм. Гэтэл зарим аймаг шал өөрчлөлт. Ерөөсөө ялгаатай байх хэлбэр нь ялгаатай байх зүйл нь удамшаа шалтгаалдаг. Удамшилтаа бол генетиктэй бүр салшгүй холбоотой. Тэгэхээр манай монголчуудын дунд бас нэг манайхан нэг ийм өвчнөр өвддөгөө. За эднийх нэг иймэрхүү хүмүүсээ гэдэг нэг яваад байгаа нь мэддэггүй юм үн чимш худлаа шимш одоо яриа амьдрал байдаг шүү дээ. Хараад. Тэгэхээр энэ болохоор яалч бол бас генетиктэй холбоотой байж таарах. Бүр ерөөсөө бүр салшгүй холбоотой. Салшгүй холбоотой. Тэгэхээр удамшил генетик хоёрын одоо үнэн шир алга гэж энийг ярьж л байдаг тийм ээ. За эсвэл үр хөвгтөө суулгах гэж байгаа бол удмын хар гэж яриад идэг. Эн чинь яагаад вэ гэхээр зэрэг тэр бүр ингээд арилахын аргагүй одоо кодууд бол зөвхөн эцгээс ингээд эцэг эхээс үрлүү ингээд дамжаад явж байгаа учраас тэр айлын ерөнхий тэр ноён нуруу за ерөнхий тэр айлын хүмүүсүүдийн хандж байгаа хандлага нийгэмд одоо илэрхийлж байгаа нөхцөл байдал энэ бүхэн чинь бүр одоо ДНХ-гээр бүр ингээд арилахын аргагүй юм кодтой байдаг л та. Тийм учраас л бид нар энэ бас нэг удам судар энэ төр гэж бас яриад байдаг нэм учиртай. За мэдээж ингээл гэр бүл зохиогоо та хамаагүй одоо зүүн хязгаар баруун хязгаараас одоо хоёр хүн суугаад дундаас нөр хүүхд гарлаа. Тэгэхээр эндээс альтлын дуурайх үүдийн асуудал болохоор зэрэг генетикийн давмгайл гэдэг нэг ойлголт гарч ирээд байна. За энэ одоо ямар учир вэ? За энэ болохоор зэрэг ингэдэг юм аа. Ямар ген давмгайлдаг юм? За энийг бас яг ингээд шууд ингээд за хоёулах тийм үзэгчтэй ойлгомжтой ингээгээр ярил л да. За ингээд одоо жишээлх юм бол нүдний өнгөн тийм ээ. Нэг нь одоо цэнхэр одоо нүдтэй байлаа тийм. За нөгөөх нь бор нүдтэй байлаа. За ингээд энэ хоёр хүн ингээд нийлээд үр хүүхэд гаргалаа тийм. За ингээд гарч байгаа үр хүүхэд нь ямар хуу нүдтэй байх вэ гэдэг асуудал яригдсан шүү дээ. За тэгэхээр зэрэг энэ үед юу яригддаг юм бэ гэхээр зэрэг ерөнхийдөө доминант рецессив гэдэг нэг хоёр янзын генийн мэдээлэл ингээд дамжих одоо ийм нэг зам байдаг л та. Доминант гэх юм бол ээж аавынх нь аль нэг нь л одоо жишээлх юм бол бор өнгөтэй байх юм бол хэрвээ тэр хүний нүдийг бор болгодог ген нь одоо доминант байх юм бол одоо жишээлх юм бол тэр хүнээс хэдэн ч хүүхэд гарсан бор л хүүхэд гар. За энэ нөгөө доминант ген гэдэг байгаа чинь жишээлбэл. Тэр генд байгаа мэдээлэл бол ерөөсөө ингээд шууд л илэрхийлэгдэнэ гэсэн үг. Гэтэл зарим нь бол рецессив гэж бас жишээлбэл байдаг тийм ээ. Жишээлх юм бол зарим хүний одоо рецессив гэдэг нь бол нуугдмалдуу байж идэг. Яг тэр нөхцөл нь тохироод ижил төстэй хоёр хүн нийлэх юм бол тэндээс одоо тэр нуугдмал байсан ген нь гарч ирдэг, илэрхийлэгдэж идэг. Энийг бол бид нар рецессив ген гэж нэрлэдэг л да. Тэгэхээр зэрэг доминант аллел юм уу, рецессив юм уу гэдэг нь бол ген болгон дээр өөр. Маш одоо хоорондын уялдаа холбоо учир зүйл логик байна. Энэ бол логик маш хэцүү. Яг бол санамсаргүй байдлаар ингэж холилдож ингээ яг хөзөр холж байгаа юм шиг орж ирдэг байхгүй. Тэгэхээр зэрэг зарим миний одоо жишээлбэл нэг хүүхдэд нь бол бүр өвөгдөөдсөн бүр наг захтайгаа төстэй явж идэг. Наг захтайгаа ч юм уу те бүр ээж автайгаа ямар төсөө байхгүй мөртлөө тийм ээ. Бүр одоо элен цуланцынхаа аль нэгэнтэй ингээ төстэй явж идэг. Яг эр бэлгийн эс ингээд эм бэлгийн эс хоёр ч ингээд нэгдүгээрт үүсэх үед маш их холих процесс явдаг. Тэр холих процесс бол одоо миний ээж аавын хоёр генийг ингээд баахан хольж байгаа л тэгэл нэг эр бэлгийс үүснэ. Хольж байгаа л. Нөгөө талдаа бол баахан хольж байгаа л нэг эм бэлгийн ус үүснэ. Энэ баахан холсон хоёр нөхдүүдийг хоорондоо нийлүүлээд эндээс гарч байгаа нь болохоор зэрэг холимог нөхдүүд ингэж гарч ирж байгаа. Тийм учраас ингээд бүр элен цуланцтай төстэй нөхдүүд гівгэнд гараад ирдэг. Энэ гений одоо генетикийн хамаарал хэдэн үед амждаг? Энэ ерөөсө хамаарал бол ерөөсө бүр олон зуун сая жилээр л одоо биднэрсэн юм одоо бүр сармагчингийн үеийн генүүд чинь бид нар явж л байгаа шүү дээ. Тэр ерөөсө тийм юу байхгүй юм шүү дээ. Жогон бүдгэр. Гэхдээ байхгүй болох. Нөлөөлөл байна л гэсэн. Хэдэн зуун жилийн өмнөх удмын нөлөөлөл. Хэдэн бүр саяар ярина бүр. Бүр саяар явах уу? Хэдэн зуун саяар ярина. Тий. Өөрөөр хэлбэл бид нар одоо ингээд сармагчин гэдэг амьтны гентэй ингээд хүний гентийг харьцуулаад үзэх чинь бараг л нэг ганц 2% зөрүүтэй байгаа шүү дээ. Хүний биеийн дотор байгаа генүүдийг ингээд наривчлаад ингээд судлаад үзэхэд зарим нь ургамал дотор байдаг генүүд явж байна. Вирусн дотор явж идэг генүүд явж байна.
Тийм ээ? Нохой мууранд байдаг генүүд бүгд байж л байдаг хүний дотор. Тийм ээ? Сармагчингийн генүүд байж л байдаг. Зарим загсанд байдаг генүүд хүртэл хүнд байж л байдаг шээ. Тэгэхээр зэрэг энэ бол одоо бүр одоо өстой нэг тоологдохоос өмнөх гэдэг шиг л одоо эртээр үеийн генүүд ингээд ер нь амьд амьтан үүсэх үед л анх ямар генүүд гарч ирсэн тэр нь тодорхой хэмжээгээр өөрчлөлт ороод ингээд үргэлжлээл явж идэг. Маш их санаа. За одоо эмч хүний хувьд асууя л да одоо маш олон хүмүүс ингээд эмчтэй зөвлөхөд танаа одонд одоо диабеттэй хүмүүс байдгүй сахарын тэгээд маш их асуудаг. Та бол их асуудаг баг. Маш их асуудаг тий. За гэтэл энэ чинь өөрөө нэг удамшлын ядуу хүчин зүйл яваад байна тийм ээ. Хөтөнжүүл байгаа. Тий. Тэгээд муу эмч гэсэн дараагийн үедээ өгдөг юм байна, сайн эмч гэсэн өгдөг юм байна. Тэр муу сайн гэдгийг яахгүй юм байна тийм ээ. Тэгэхээр энэний учир зүйл бас юу вэ? Ялангуяа өвчлөл дээр. Гэхдээ одоо жишээлх юм бол одоо чихрийн шижин гэдэг өвчин байна тийм үү? За энд чихрийн шижин гэдэг чинь бол байна шүү дээ тийм ээ, их сонио өвчин. Тэр чихрийн шижин гэдэг өвчнөөр өвдөх магадлал бол дамжих болохоос биш чихрийн шижин шууд дамжихгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ ингээд та хэрвээ санаж байгаа бол социализмын үед. За тийм ээ. Социализмын үед. Тийм байна тий. Бид нар шүү дээ намайг оюутан байхад тийм үү? Бид нар чи 90-ад онд оюутан байлаа шүү дээ. 90-ад онд оюутан байхад бид нар ингээд эмнэлгүүдээр ингээд явхад чихрийн шижинтэй хүн хайгаад олддоггүй. Чихрийн шижинтэй хүн үзье гэд үзэж чаддаггүй. Тийм байлаа. Яагаад тийм байсан бэ гэхээр эн чинь удмын асуудал биш болоо явчих жоохгүй бас. Яг бол тэр үед нийлэнхүүдээ нийгэм ядуу байсан. Нийлэнхүүдээ нийгэм одоо хоол тэжээлийн дутагдал их өндөр байсан. А ийм үед чихрийн шижин өвчин гэдэг чинь гарч ирч чаддаггүй байхгүй. Үндсэн суурь нөхцөл бүрэлдээгүүл гэсэн. Тий, хэдийгээр суурьнд байлаа гэсэн ч одоо нөхцөл нь бүрдэхгүй байгаа учраас чихрийн шижинтэй хүн олддоггүй байлаа шүү дээ. А гэтэл одоо чи идэж уухын элбэг дэлбэг. А хэрвээ суурь нь байж ах юм бол хоолунд элбэг дэлбэг л байх юм бол шууд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр чин зэрэг одоо жишээлбэл чихрийн шижин гэдэг өвчин бол тодорхой хэмжээний одоо удам дамждаг нь үнэн. А гэхдээ хажуугаар нь бас нөхцөл их чухал. Тэгэхээр зөв удам нөхцөл хоёулаа бүрдэж үүсдэг өвчин чинь чихрийн шижин багхгүй. Дан ганц өвчин зүйл бас биш гэсэн. За тэгэхээр жишээлбэл хорт тавдрыг аваад үзье. За хорт тавдар байлаа гэж бодоход ер нь хорт тавдар болгон ялгаатай. За ер нь бол хорт тавдар эхээс удам руу дамжих магадлал эцэг эхээс ч юм уу удам руу дамжих магадлал бол нийт хорт тавдрын 5-аас 15%-ыг л эзэлдэг. А бусад 85-аас 95% нь бол ерөөсө санамсаргүй байдлаар үүсчихдэг. Голдуу. А бас амьдралын хэм маягаас шалтгаална. Жишээлх юм бол тамхи татаад байгаа мó, вирус байгаа мó, байхгүй мó ч гэдэм үү те. Маш олон гадны хүчин зүйлүүд бас байдаг боловч удмын хүчин зүйл нь бол 5-аас 15%-тай гэж үздэг. Жишээлх юм бол тийм ээ. Зарим амьтан бол бүр хорт тавдар огт үүсдэггүй амьтад зарим амьтад. Яагаад энэ амьтад ингээд хорт тавдар үүсдэггүй юм бэ гэхлээр зэрэг зарим нэг хорт тавдрыг дарангуулах ген маш олноор дотроо тэгээ явж идэг. Зэвсэгтэй гэсэн үг. Маш их зэвсгийг агуулж идэг гэсэн үг. А тийм зарим амьтад бол жишээлбэл огт хорт тавдар гэдэг өвчин байдаггүй гэсэн. Гэтэл тэр хорт тавдрыг үүсгдэг зарим вирусүүд нь өөр амьтанд халдаж чаддаггүй гэж бол. Магадгүй те. Жишээлх юм бол умаа хүзүүний хорт тавдрыг үүсгдэг нөгөө папиллома вирус гэдэг амьтан чинь бол хүнд бол нэг 50 төрөл нь бол хүн рүү дамждаг. А бусд нь бол дамжиж чаддаггүй. А гэтэл тэр 50 дотор нь бол хорт тавдар үүсгэж чаддаг вирусүүд нь байж идэг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр ийм байна л да. Одоо энэ ген өөрчлөгддөг. Одоо амьдралын хиймээр шалтгаалж гэх юм уу? За ер нь бол тодорхой хэмжээгээр өөрчлөгдөнө. Яагаад өөрчлөгддөг вэ гэхээр зэрэг хүний одоо амьдралын хугацаанд хүний бие дотор маш янз янзын хорт бодисууд ялгарч идэг. Хүний биеийн эсийн дотор шүү дээ. За гаднаас бас ингээд хүний генийг гэмтэх хүчин зүйлүүд орж ирж идэг. Ер нь бол хүний ген гэмтээгүй байхад хорт тавдар хязгаарч үүснэ гэж одоо үздэггүй. Генийг гэмтсэний дараа буюу гений мутац явагдсны дараа л хорт тавдар үүсдэг гэж үздэг байхгүй. Тэгэхээр зэрэг огт ген гэмтдэггүй байсан бол бид нар хорт тавдаргүй байх байсан. А ген гэмтэж байгаа учраас л хорт тавдар ингээд үүсэт байгаа гэж. За тэгэхээр зарим амьтад одоо ийм хорт тавдар тусдаггүй гэж. Тэгэхээр орчин үед үнэхээр ген өөрчлөгдөж чинь ч нэг босго байна да. Тийм. Дараа нэг хүнд айхтар зүйл үүсэх гээд нь шүү дээ. Тэгэхээр өөрчлөгдөхгүй бол ямар ч нөхцөл тийм зүйл үүсэхгүй. Ямар ч нөхцөл. Тэгэхээр энийг технологийн хувьд өөрчлөх тийм боломж байдгүй. Байж болно. Жишээлбэл одоо хүний одоо генийг засварлаад
хор тавдар үүсэхгүй болгох боломж нь бол одоо судлагдаад ер нь явагдаад дууссан баха да. Бараг боломж бол нээлттэй гэж үзэж байгаа. За. А гэтэл энийг чинь ингээ хийхин тулд бид нар одоо ёс зүйн хэм хэмжээг ярих гэж байгаа. Нөгөө хууль эрх зүйн асуудал. Хууль эрх зүйн асуудал. Үнэхээр хүний генээр ингээ бид нар чөлөөтэй оролдох юм уу юу гэдгийг бол улс орны одоо хууль шийднэ. Яагаад ингээд ёс зүйн асуудал гараад ирж байгаа гэхээр зэрэг үнэхээр энэ нэг имийг ингээд дэлгээд хайчих юм бол тий байгалийн хуулийг өөрчлөх юм ингээ өөрчлөлт явчихна. Тэгэхээр ийм имийг ингээд хамаагүй зөвшөөрчлөөр зэрэг яг ямар үр дагавар гарах юм бэ гэдэг дээр нь одоо жишээлх юм бол маш том асуултын дээр гараад ирчихэж байгаа байхгүй. Яагаад ийм асуултын дээр гараад ирчихэж байгаа юм бэ гэхээр зэрэг за магадгүй ингээ генетикийн хувьд ингээд бүр ингээ чөлөөлч. Та ингээ хүснээрээ ингээ өөрчлөлгээд. Тэгэнгүүт ингээд хамгийн түрүүнд явагдаж магадгүй зүйл юу юм бэ гэхээр зэрэг хамгийн түрүүнд хийж магадгүй зүйл бол гоо сайхны асуудал байхгүй. Жишээл хүнийг одоо илүү хөөрхөн болгох. Илүү одоо бие балдрыг нь илүү гоё болгох, өндөр болгох ч гэдэм үү тийм ээ. Эсвэл бол одоо бие балдар одоо сайтай болгох ингээд янз бүрийн ингээд өөрчлөлтүүдийг ингээд оруулаад ирээ л доо. Одоо жишээл энэ бол нөгөө нэг хөдөө аж ахуйн салбарт бүр ингээд маш хүчтэй явагдсан аль хэдийн генетикийн өөрчлөлтүүд бүр явагдсан шүү дээ. Одоо гений өөрчлөлтөд хоол хүнсгээл яриад байгаа. Энэ чинь бол ингээ генд нь бүр ингээд өөрчлөлт оруулаад бид нар одоо өдөр болгон идэж ууж байгаа хоол хүнсэнд мань гений өөрчлөлттэй хоол хүнс аль хэдийн ингээд ороод ирчихсэн. Гэтэл энэ үндээс бид нар болохоор зэрэг гений өөрчлөлтгүй хүнсийн бүтээгдэхүүн хэрэглэе гэдэг л одоо ийм зүйл одоо ингээ яригдаад байна шүү дээ. Гэтэл эн чинь дам утгаараа цааш нэгээд аваад үзэхээр зэрэг гений өөрчлөлттэй маш хурдан хугацаанд болдог ашгаа өгдөг одоо тухайн бизнес эрхэлж байгаа хүн тэр бүтээгдэхүүнийг идээд ивэл бидний ген өөрчлөгдөх магадaltaй гэсэн үг. Үгүй биднүүсийн ген бол өөрчлөгдөхгүй. За бид нар яагаад биднүүсийн ген бол яагаад яагаад гений өөрчлөлтгүй хүнсний бүтээгдэхүүн идье гэж. Зүгээр ингэдэг байхгүй юу. Ингээ гений өөрчлөлт хийхийн тулд тухайн нөгөө нэг одоо ургамлын дотор жоохон гений өөрчлөлт хийгээд одоо жишээл хэмжээг нь томруулдаг ч юм уу. Тийм ээ. За эсвэл бол дотор байгаа хоол тэжээлийн дотор нь зарим уургийг нь хэтэрхий их ялгаруулад заримыг нь багсгадаг ч юм уу. Иймэрхүү өөрчлөлтүүдийг оруулдаг юм. За эсвэл бол хорхоо шавжинд төсвөртэй болдог гений өөрчлөлтүүд оруулдаг байхгүй да. Тэр бүтээгдэхүүнийг бид нэр идэхэд тэр бүтээгдэхүүнийг бид нар идэхэд биднүүсийн генд яагаад өөрчлөлт орохгүй? Гэхдээ эрүүл мэндэд өөрчлөлт орох уу? Эрүүл хоол тэжээлийн хувьд л өөрчлөлт орж магадгүй. Яагаад вэ гэхээр зэрэг жишээлх юм бол ингээд нэг төмөс байлаа гэж бодъё. Тийм ээ. Гэтэл ингээд зарим төмөснүүд одоо гений өөрчлөлтөд төмөснүүд чи ийм том төмөснүүд гарч ирээд байгаа мөртлөө амт нь болохоор нэг жоохон тийм нэг сулвтарч юм шиг өнгөн нэг жоохон тийм нэг цайвар шаргалдуу нэг жоохон цайвардуу юм шиг иймэрхүү том ийм төмөснүүд гарч ирээд байна шүү дээ. Эн чинь бол хэмжээнд томорсон мөртлөө доторх одоо нэг хоол тэжээлийнх нь бүтцэн өөрчлөгдсөн байхгүй. Тийм байна. Нөгөө хамгийн чухал шим чанарууд нь заримуд нь байхгүй болоод заримуд нь ингээд уург нь хитрхи ингээд томроод ингээд бүр ингээд том биетэй мөртлөө нэг чадал муутай нэг ийм хүн шиг юм уу тийм ээ. Ойлгомжтой. Тэгэхээр энэ за ургамал ногоо гений өөрчлөлтөд угаасаа яриад. За энэ гений өөрчлөлтийг одоо мал амтан дээр хийдэг. Айгүй бол удахгүй бол малан дээр бол одоо нэлээд хүчтэй яригадаад явах байхаа да гэж зүгээр харж байна. Дэлхийд даяар. Одоо жишээлх юм бол юун дээр бол гений өөрчлөлт аль хэдийн ороод ирсэн гэдэг байгаа шүү дээ. Дахианы мах энэ дээр бол маш хурдан хугацаанд маш том болдог. Гэхдээ энэ гений өөрчлөлт хүн рүү орно гэж та бодоод ч хэрэггүй. Тэр тийм. За тэрийг ямар ч байсан гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн идэх нь ухамсартай болон ухамсаргүй. Гэхдээ гений өөрчлөлтийг бол бүр их одоо айхтар одоо болгоомжлох нь бас инээдтэй. За. Яг тэгвэл ерөөсөө байгаль дэлхий угаасаа явандаа байнгын гений өөрчлөлтийг явуулж идэг. Угаасаа. Тий. Одоо ингээл дээр үед чинь бид нар ингээл гений өөрчлөлт гэж ярьдаггүй байсан болохоос биш. Зарим малыг одоо жишээлх юм бол одоо агрономийн аргаар ингээ бүр ингээд эвсүүлж хагаад одоо илүү нугламтай хонь мөн энэ төр гэж ярьдаг байлаа шүү дээ. Энэ чинь гений л одоо бас нэг холимог ингээ хийж байгаа л арга шүү дээ. Хийж байгаа арга нь өөр болохоос биш. Энэ чинь гений л өөрчлөлтийн бас нэг арга байхгүй да. Одоо нөгөө арай л жоохон технологийн хувьд бол дөрвөн ивэртэй хонь байдаг. Тий. Гений өөрчлөлт юм ба шүү дээ. Гений өөрчлөлт шүү дээ. Тэрийг хүн зориулаар хийгээгүй яагаад гарсан мэдгүй тэрийг өөрөө бас ингээд тэрийг ингээд хооронд нь эвсүүлээд байх юм бол дандаа л тийм дөрвөн ивэртэй хонь гараад байх бас боломж байгаа юу байгаа. Тэр чинь аль дээрүүд байсан юм бэ? Тийм чинь бүр ер нь гений өөрчлөлт гэдэг юм чинь энэ сорт гэдэг ямаараа бүр хэдэн мянган жилийн түүхтэй гений өөрчлөлт гэдэг чинь тийм
амьдралаас хол зүйл бас биш байхгүй юу? Агрономчдын бол хамгийн хийдэг бол байсан зүйл. Тэгэхээр хоёул хүн дээр бас яхан төвлөрье. Бас судалж мэдээ үзүүлэх олон байд юм шиг байгаа юм. Тэгээд зан чанартай яаж холбогддог? Ингийн юм шиг мөртлөө чухал зүйл дээр генетик яаж нөлөөлдөг? Энэ өрөөсөө асар чухал нөлөөтэй л да. Яагаад одоо хүний зан чанар генээсээ их шалтгаалдаг вэ гэхлээр зэрэг ерөөсөө хүний зан чанарыг тодорхойлдог маш олон генүүд угаасаа хүний одоо ген дотор байж идэг. Зарим тохиолдолд бол олдмол шинжтэй юмнууд ч бас байдаг. Жишээлбэл бол ингээд цоо ирүүл хүнийг тийм үү? Цоо ирүүл хүнийг ингээд дайнд явуулъя. Зөв зүгээр ирүүл хүнийг дайнд явуулъя. За тэр дайнд бол тэр хүн бол үзшгүй муухай хэцүү бүхнийг давж туулаад тийм ээ зөвхөн амьд гарахын төлөө юу л юу хийчихэл хүрээд ирнэ. 4 жил дайнд явлаа. Эргээд ирэхэд шал өөр хүн болсон байж. Энийг бол кондишн гэж нэрлэдэг. Кондишн гэдэг чинь нөхцөл гэсэн үг шүү дээ. Кондишн гэдэг нь тэр нөхцөл рүү ингээд хүнийг ингээд оруулаад ахлаар зэрэг тэр хүний ухаан санаа бодол бүх юм ингээд өөрчлөгдөд байдаг. Яагаад гэвэл зэрэг хүний тарих гэдэг бол өөрийн гэсэн уян хатан чанартай байдаг. Энийг бол brain plasticity гэж нэрлэдэг. Тарих мэдрэлийн уян хатан чанар буюу тийм уян хатан чанар гэж нэрлэдэг. Яагаад бол дасан цогцсхийн тулд хүний тарих маш их өөрчлөлтөнд орох чадвартай байдаг. Тэгэхээр зэрэг энэ brain plasticity гэдэг имийг ойлгох юм бол яагаад зарим хүн одоо шал өөр болоод дайнд явчаад шал өөр болцоод ирж байна вэ? Яг бол саяны тэр кондишн гэдэг имийг тийм ээ ашиглах юм бол маш их өөрчлөлтүүд гарах боломжтой гэж. Ер нь бол одоо энэ ген ховч өөрчлөгддгүү гэж би асуугаад байгаа юм л да. Эсвэл төрөлхийн тэр нөгөө нэг гений код бол тийм амархан өөрчлөгдөхгүй шүү. За. Одоо дөнгөж төрсэн эрүүл хүүхдийн генийг дөнгөж одоо нас орох гэж байгаа настай хүний эрүүл гентэй ингээд харьцуулаад үзэхэд бол маш том одоо тэр хүн чинь бүтэн 80 жил ингээд амьдарчлаа гэж бодъё л да жишээлбэл. Амьтан дээр иймэрхүү судалгаа зөндөө хийсэн байдаг. Гэтэл их томоохон өөрчлөлтүүд байдаггүй. Тэгэхээр зэрэг энэ хамгийн их томор өөрчлөлт юм юу байдгийг. За хамгийн их одоо хүнийг төрснөөс хойш өхөн үгтэл хамгийн их том өөрчлөгдөг юм бол эпигенетик байдаг. Энэ эпигенетик гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр зэрэг дотор 3 ухагтхан байдаг л да. За энэ 3 ухагтхан дотор бол хамгийн одоо нарийн судлагдаад ер нь хүний насжилттай холбоотой хүнийг хамгийн их өөрчилдөг юм бол метилжилт гэж ярьж байгаа. Ер нь бол аль биесээр бол метилжилт гэж байгаа. За тэгээд хроматины одоо өөрчлөлтүүд гэж бас нэрлэж байгаа. Одоо генил нэршлүүд шүү дээ тийм ээ. Ген биш. Тэр одоо хүнээс эцэгхээс авж байгаа тэр генийг бид нар жишээлх юм бол энэ одоо ном гэж бодъё. За энэ номыг хэрхэн унших вэ гэдэг арга заавар нь эпигенетик байхгүй да. За. Тэгэхээр зэрэг миний одоо дөнгөж төрж байгаа хүүхдийн ген одоо би одоо дөнгөж төрчлөө гэж бодъё. Одоо миний ген одоо яг одоогийн ген. Энэ хоёрын хооронд нэг том зөрөө гардаггүй. Юун дээр зөрөө гарч ирдэг вэ гэхээр зэрэг миний энэ генийг унших аргачлал дээр өөрчлөлт гарч эхэлдэг. Энийг бол бид нар эпигенетик гэж нэрлэдэг. Генийг яаж унших вэ гэдэг цоож байдаг. За энэ хэсгийг уншин энэ хэсгийг уншихгүй шүү гэд. Хүний биед байгаа бүх генийг бид нар уншаад байдаггүй. Жишээлх юм бол одоо миний энэ арьсны одоо энэ зарим ингээд нэг жоохон энэ нөсөө үүссэн байна шүү дээ тий. Энэ дээр бол гений эпигенетикийн өөрчлөлт орсон гэсэн үг. Магадгүй гений өөрчлөлт ороогүй ч магадгүй. Өөрөөр хэлбэл хүний ингээд 3 тэрбум 200 сая код дотор зарим хэсгийг нь цойжилдог. Зарим хэсгийг нь чөлөөлж өгдөг. Энэ бол хүний одоо нас ахих тусам энэ цойж бол байнга өөрчлөгдөж байдаг байршлаа. Энэ байршлаас шалтгаалаад хүний бие хөгшөрөхгүй юу? За энэ чоож ингээ байнга өөрчлөгддөг. Зарим энийг биш өдөртөх боломжтой юу? Энийг өдөртөхөд бол ерөөсөө маш хэцүү. Энэ бол ингээ энэ өөрөө байгалийн ер нь бол одоогийн байдлаар эрдэмтдийн авч үзэж байгаа байдлаар бол энэ цойж бол нас ахих тусам цойж нь сулраад идэг. Энэ суларч эсвэл бол зарим хэсгээрээ өөрчлөлтөнд ороод ерөөсөө эпигенетикийн өөрчлөлтийг замын тэмдэг гэж бодчих. Генийг зам гэж бод. Ингээд Улаанбаатараас гараад ингээд ховд руу явах ингээд зам байлаа гэж бод. За ингээд яваалаа ингээд 30 жил явж штэ. За бид нар ингээд ховд руу ингээд ойртоод ирсэн чинь нөгөө замын тэмдэглүүд нь зарим нь ингээд шуурга муурганд ингээд салаад унтсан, зарим нь шавар болчихсон, харагдахгүй. Нөгөө нэг генийг л унших гэдэг штэ. Тэгэхээр зөв баруун ирэх юм уу, зүүн ирэх юм уу гэд ингээд тэмдэглэгээнүүд ингээд зам дээр ингээд хэдэн зуун сая байж гин. За гэтэл ингээд 30 жил яваад ховд руу ойртоод ирсэн чинь нөгөө тэмдэгнүүд нь ингээд бүдгрээд, будг нь хавхраад уншихад хэцүү болоо. Заримдаа цасан шуурганд бүр юу ч харагдахгүй. За иймэрхүү нөхцөл байдалд ороод ирэхэд л генийг одоо яаж унших уу гэдэг юмнууд ингээд суларсаар байгаа. Сүүлдээ ингээд хөгшрөл явагдаад
За ингээд ер нь бол өхөл рүүгээ ойртож ирнэ гэхүүдээ. Магадгүй энэ цоож метилийн энэ цоож гэдэг юм уу тэмдгүүдийг улам сэргээдэг. За. Тийм ээ арга аргачлалыг олоод энийг ингээд сэргээх юм бол жишээлх юм бол насжилтыг ухрааж болно гэж үзэж байгаа. Синклер гэдэг эрдэмтэн байгаа л да. Синклерийн хийсэн судалгаа нэг 2-3 жилийн өмнө гарсан судалгаа. Энэ судалгаагаар бол хөгшрөлтийг арилгацсан. Буцаагаад залууж болцсон. За. Энэ бол хүн дээр яригдах асуудал болж магадгүй. Яг хүн гэдэг чинь түрүүний тухай ярьсан. Нөгөө ёс зүйн асуудлыг ингээд цааштай битгий оролдоорой гэж тавьсан байгаа учраас одоохондоо технологиуд бүр асар хурдтай хөгжиж байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр хүн өөрийнхөө генетикийн онцлог, генийн онцлогийг одоо мэдэх шаардлага байна. За тэгэхээр зэрэг генийг бол сайн боломж уу эсвэл за генийг унших бол технологи нь бол Монголд ороод ирчихсэн. Тэр манай бүр эмнэлэг дээр Монгол геном төсөл гээд хэрэгжээд хүний генийг бүтнээр нь бүр уншаад үзчихсэн бид нар. Монгол хүн дээр их орондоо хийгээд үдцсэн гэсэн үг байхгүй юу? Бид нар маш цөөхөн хүн дээр 3 хүн дээр хийж үдсэн учраас энийг бол одоо за монголчууд ийм байна гэдэг дүгнэлт хамаагүй хийж болохгүй. Энийг нэг 20 за бүр нэг мянгаад хүн дээр хиймээр байгаа байхгүй юу? Уулна. 3 тэрбум 200 сая код байгаа гэж баримжаагаар. За энийг бол унших технологи бол Монголд байгаа. За бид нар энийг бол манай Монгол геном төслийнхэн бүр хийж үзээд бүр нутагшуулаад лабораторийн төвшөнд хийгээд компьютер дээр гаргаад задлж уншаад бүр ингээд уншчихсан. Зүгээр ажиглагдсан онцгой зүйл нь юу вэ? Биднээс ажиглагдсан яг тэр хүн дээр хийсэн онцгой зүйл дээр бол тэр хүн дээр шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэлтэй ген бол илэрсэн баг. За тэгэл гарал үүсэл талаасаа бол тэр юуны хавцааны гаралтай юм уу гэж бүр ингээд хөөгөөд үзэх юм бол хөлөн бүр байгаа шүү дээ өвөр Монголын. Тийм байна. Хөлөн бүрийн хавьд байдаг генетикийн өөрчлөлтүүд ерөнхийдөө бол харагдсан. Тэгэхээр тэр бол яг Монгол улсын иргэн л дээ. Гэхдээ бүр гарал үүсэл нь бүр тэр мэрэгдийн тэр хөлөн бүр татар гэж ярьдаг байлаа тэр чи одоо. Тэр хавьяас одоо ирсэн юм уу гэж бодогдохоор ийм бол ген бол харагдаж байна. За генийн тийм байдаг гэж. Нөгөө хүнээсээ таны удам хаанахын хүн бэ гэж асуувал юу гэх вэ? За тэр удам бол юуны талдаа юм шиг бай. Говьлтай талдаа асууд юм шиг. За гэтэл бүр одоо та нөгөө бүр ингээ генийх нь ингээ гарвалын ингээ хэдэн зуун жилээр хадгалагддаг үсээс та баг сая жил ирсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэрний чинь тэр одоо хаанаас явж ирсэн юм байгаа. Ямарсан бүр генетик нь ингээ бүр нарийн уншихлаар бүр хөлөн бүр аймаг руу. За. Өвөр Монголын хөлөн бүр аймаг руу илүү ойрхон тийм гаралтай байгаа юм. Тэгэхээр та бүхэн өнөөдөр их тийм сонирхолтой мөртлөө бас эмзэг сэдвээр ярилцлаа. Ягаад тэгэхээр зэрэг уул нь энэ санаа болохоор зэрэг эрүүл мэндэд одоо генетикийн харилцан үйлчлэл юу юм? Одоо энэ генетикийн генийн судалгаагаар хүнийг эрүүл байлгах ямар боломж байгаа гэдэг зүйлийг л хоёлоо энэ өнцгөөс нь уул нь харсан юм. Гэтэл ген гэдэг чинь өөрөө дэндүү том далаа шиг шинэлэг байна. Тийм байна. Гэхдээ бас ирээдүйд зөндөө олон зүйл үлдэж байна гэсэн. Тэгж байна. Одоо нөгөө би дөнгөж түрүү нөгөө зах зугаас нь ярьлаа шүү дээ. Хэрвээ энэ гений өөрчлөлт ингээд чөлөөтэй хийчих юм бол хамгийн түрүүнд хамгийн царайлаг болохын төлөө уралдаан эхэлнэ. Царайлаг болох юм бол одоо нийгэмд эзэлж байгаа одоо нэг бий болчихсон дүр төрх чинь дахиж өөрчлөгдөнө гэж юу гэсэн. Тэр бол өөрчлөгдөхгүй. Нөгөө хинээр үсэх гэж байгаа. Одоо би ингээд хоёр одоо эцэг их хоёр ингээд хүүхдтэй болох гэдэг шүү дээ. Тийм байна. За энэ хоёр ч л одоо захиалгаа өгж эхлэх гээд байгаа байхгүй одоо. За ийм би одоо за би цэнхэр нүдтэй хүүхдмээр болмоор нэгдүгürt. За арьсан жоохон нэмгэн царайлаг. Ер нь царайлаг болгодог гол ген чинь бол арьсыг нэмгэн байлгадаг байхгүй. Тэгээд жоохон цайвардан өнгөтэй одоо хүүхдтэй болмоор байна. Нүд нь жоохон бүлтгэрдүү том нүдтэй баймаар байна. Одоо ямар ч өвчлөл тусахгүй байх боломжтой хүүхд гаргаад өгөөч. Бас гаргаж ярина. Тэр бол маш хүчтэй яригдах магадaltaй. Ялангуяа ингээд удмаараа ингээд янз бүрийн өнгө өвчин тусаад ирчихсэн айлууд бол за би дараачийн хүүхдээ бол стажиг эрүүл байлгамаар биш. Ийм өвчнөд болгомооргүй байна гэж тэгэнгүүт тэрний дагуу ингээд захиалга явагдаад ирсэн. Тэгэхээр энэ захиалга ингээд нэг явагдаад эхэлчих юм бол хүн төрлөختний одоо бүр ингээд одоо ирээдүй айгуу тийм одоо тодорхой биш байдалд орох гээд байгаа учраас одоо улс орны одоо засгийн газрууд бүгд энэ генийн захиалгах хүүхдүүдийг бол бүгдийг хориглочихсон байна. Тэр нь ч бас зөв. Яагаад гэвэл бид нар ямар үр дагавар гарах гээд байгааг мэдэхгүйгээс хойш хамаагүй тийшээ замбраагүй явж болохгүй. Энэ яг л атомын бөмбөгтөл төстэй байхгүй. Тэгэхээр шинжлэх ухаан хичнээн хүчтэй, хичнээн агууч гэсэн байгаль эхийн хуулийн эсрэг явах болох уу болохгүй гэдэг бас ийм тодорхой биш захиалгаар руу шүү дээ, тийм ээ. Явах уугүй юу гэдэг чинь бол маш том
асуултын тэмдэг маш том сонголт байхгүй. Энийг маш хариуцлагатай хийх ёстой учраас улс орнууд ингээ хүлээлтийн байдалтай яах вэ? Яаж хариуцлагатайгаар явуулах вэ? Эхний ээлжинд өвчнөд хэрэгжилж үзье. Тэгэхээр зэрэг гений өөрчлөлтөөр бол өвчнөөс сул хамгаалах тал руугаа эхлээд явах байх. Тэрийг бол засгийн газар зөвшөөрөх байх. Хоёр удамшлын өвчтэй хүнээс эрүүл хүүхэд гаргамаар байна шүү дээ. Тэгээ ийшээ бол эхлээд явах болов гэж бодож байна. Тэрнээс цаашаа бол маш болгоомжтой явах байх гэж бодож байна. За өвчин дээр бол одоо хэрэглэх байхаа. Хэрэглэж эхэлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маш сонирхолтой сэдвээр ярилаа. Маш олон жилийн өмнө химэл оюун ухаан үнэхээр хүн төрөлхтөнд хэрэгтэй юу, хэрэггүй юу, химэл оюун ухаан хэрэглэхгүй болох уу гэж. Хэрэглэхгүй болох уу? Бид нар тэдний боол болох юм биш үү гэж ярьж байсан. Одоо өдөртөө ажиллаа шүү дээ. Юу вэ? Магадгүй цаг хугацаа бүхнийг харуулах байх тийм ээ. Тэгэхээр энэ утгаараа бас манай өнөөдрийн ярианы сэдв сонирхолтой байлаа. Тэгэхээр таны ажилд бас амжилт хүсье баярлалаа. Одоо ярих зүйл их байлаа. Гэхдээ одоо нэвтрүүлгийнхаа цагтаа баригдаад одоо хязгаар том сэдв агуу том сэдв. Гэхдээ дахиад ярилцах бас боломж гарах болов уу гэж. За баярлалаа. За бидний өнөөдрийн сэдв генетикийн онцлог гэсэн сэдв байлаа. Тэгээд бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.